Нэг удаа сүмийн пастор хийж байхдаа өөрийнхөө шижилжсэн Изабелийн сүнстэй тулгарч байсан талаар ярив. Манай сүмд нэг хүн байсан. Тэрнийг тэр хүн гэж нэрлэе. Тэр хүн асар их сөөрөл эмх замраагүй байдлыг авчирч байсан. Үнэхээр аимшигтай нөхцөл байдал бий болгосон л доо. Эмх замраагүй байдал хүмүүсийг өдөрдөн ашиглах, хуваагдал үүсгэх зэрэг зүйл гарч байсан. Би залбираад эзэн минь ээ, ил болох ёстой бүхнийг ил болгож өгөөч, илчлэгдэх ёстой бүхнийг илчлээч, хар ухууд нуугдж байгаа бүхнийг гэрэлд гаргаж ирээч гэж гуйсан. Ташрамд хэлэхэд энэ бол өдөр бүр залбирахад маш сайн залбирал юм. Нэг өдөр би тодорхой асуусан л да. Эзэн минь ээ, тэр хүн Изабелийн сүнсний нөлөөндөр ажиллаж байна уу гэж. Би тэр дороо хариулт аваагүй. Харин тэр шөнө би нэгэн зүй зүтэлсэн. Тэр зүудний талаар би хэсэг хугацааны дараа ярив. Харин эхлээд та бүхэн бурхан надад юу илчилсэнийг ойлгохын тулд бичээсээс Изабелийн сүнсний шинж чанаруудыг хуваалцахыг хүсэж байна. Тиймээс бид хаадын дээд номын 21-р бүлэгт гардаг Изабелийн тухай Библийн түүхийг гүнзгий судлах болно. Учир нь бид ямар нэгэн шинж чанарыг хоосон төсөөллөөс эсвэл зөвхөн хувийн туршлага дээр үндэслэн гаргаж ирэхийг хүсэхгүй байна. Харин бүхнийг шууд бичээсээс авахыг хүсэж байна. Тиймээс бид Израилийн хаан Ахаб, хатан Изабель, мөн Набот хэмээх хүний түүхийг үзэх болно. Энэ түүхээр дамжуулан би та бүхэнд Изабелийн сүнсний эргэлзээгүй шин чанаруудыг харуулах болно. Ингэснээр энэ сүнс таны сүмд, үйлчлэлд, гэр бүлд, ажлын байранд эсвэл амьдралтад нь гарч ирэх үед та үүнийг таньж чадна. Гэхдээ цааш үргэлжлэхээс өмнө нэгэн суурь үннийг тогтоох хэрэгтэй. Бидний тэмцэл бол мах цусны эсрэг бус харин сүнслэг эрх мэдлүүдийн эсрэг тэмцэнэ. Таны дунд чөтгөрийн сүнсний нөлөөнд ажиллаж байгаа хүн байсан ч гэсэн таны тэмцэл тэр хүний эсрэг биш юм. Таны жинхэнэ тулаан бол тэр хүнийг ашиглан таны болон танд байгаа бүхнийг алах, тулгайлах, сүйтгэхийг оролдож байгаа чөтгөрийн сүнсний эсрэг юм. Энэ бол маш чухал зүйл. Учир нь Изабелийн сүнсний нөлөөнд байгаа хүнтэй харьцах үедээ та хүнийг сүнснээс нь ялгаж салгах хэрэгтэй болдог. Тийм ээ, тэр хүн танд өвдөлт учруулж байгаа. Жинхэнэ гүн өвдөлт, сүм, үйлчлэл, бизнес эсвэл гэр бүлийн нөхцөл байдал Изабелийн сүнстэй тулгарх нь үнэхээр маш их шаналлалтай байдаг. Гэхдээ та тэр хүнийг чөтгөрийн сүнснээс ялгаж харахаар шийдэх нь маш чухал. Та тэр хүн аврагдаж, эдгэрч, чөлөөлөгдөж, эрх чөлөөнд хүрээсэй гэж хүсэх ёстой. Харин устгахыг хүсэх зүйл бол тэр чөтгөрийн сүнс юм. Одоо түүхийг харцгаая. Энэ нь хаадын дээд номын 21-р бүлэгт байдаг. Хаан Ахаб бол Израилийн хаан байсан. Тэр Израиль хүн байв. Тэрээр Изабель нэртэй эмэгтэйтэй гэрэлсэн байлаа. Изабель бол Серфинийг гаралтай, харин үндэстэй эмэгтэйсэн. Өөрөөр хэлэх юм бол тэр бурхныг хайрладаг байсан. Энэ түүхэнд маш чухал ач холбогдол. Хаан Ахаб болон хатан Изабель хаттын адил ордонд амьдардаг гэжээ. Тэдний ордны яг хажууд үнэхээр цанхуураа харахад харагдах газар нэгэн усан үзмийн талбай байв. Тэр газарт нь Набот хэмээх хүний эзэмшил байлаа. Ахаб хаан энэ газрыг авахыг маш их хүсдэг байсан. Тэр үүнийг өөртөө ногооны цэцэрлэг болгохыг хүсжээ. Үүнийг сайн санаарай. Энэ бүх асуудал юунаас болсон гэж? Нэг тэнэгхэн ногооны цэцэрлэгээс болсон. Тийм ээ. Тиймээс Ахаб Набот дээр очиод надад энэ газраа өгөөч. Би чамд үүний орн илүү сайн усан үзмийн талбай өгнө. Эсвэл мөнгөөр худалдаж авъя гэжээ. Өөрөөр хэлбэл тэр Наботод бизнесийн санал тавьсан юм. Гэвч Набот Ахаб хаанд үгүй, би энэ газрыг танд зарж болохгүй. Учир нь Юудын хуулиар бол үүнийг өвөг дээдсээсээ өвлөж авсан бөгөөд үр хүүхдүүдтэй өвлүүлэн үлдэх ёстой гэжээ. Энд нэг зүйлийг онцлмоор байна. Энэ нь асар их зэрэг шаардсан үйлдэл байсан. Учир нь Ахаб бол хаан байсан. Гэтэл Набот Израилийн хаанд хандан босож зогсоод үгүй гэж хэлсэн. Тэгвэл Ахаб юу хийсэн бэ? Бичээст Наботын өгсөн хариултын улмаас Ахаб уурлаж ундуухан байдалтай гэртээ харив. Тэр нүүрээ хан руу харуулan хэвтэж хоол идэхээс татгалзав гэж бичсэн байдаг. Яг үнэнгээсээ гэж юу? Энэ бүхэн ердөө нэг тэнэгхэн ногооны цэцэрлэгээс болж байгаа юм уу? Тийм ээ, нэг тэнэгхэн ногооны цэцэрлэгээс. Ахаб уурлаж байна. Тэр хоол идэхээс татгалзаж байна. Гомдлож, тунирхаж байна. Нүрээ хан руу харуулan хэвтээд өөрийгөө өрөвцөн жинхэнэ өрөвдөлтөй үйлчлэг хийж байна. Тэгтэл хатан Изабель орж ирв. Тэр юу болов вэ? Чи яагаад ингэж уурлаад гуниглаад байгаа юм бэ? Яагаад хоол идэхгүй байгаа юм бэ гэж асуув. Хаан Ахаб түнд би Наботоос усан үзмийн талбайгаа надад худалдах эсвэл өөр газартаа солихыг хүссэн. Гэтэл тэр зөвшөөрөөгүй гэж хэлв. Тэгээд энд бид Изабелийн
сүнс хэрхэн бүрэн ажиллагаанд ордгийг харна. Жезебелийн хариулт нь: чи Израилийн хаан мөн үү, үгүй юу? Өөрөөр хэлбэл чи одоо үнэхээр ингэж байгаа юм уу? Чи чинь хаан нэстэ. Дараа нь тэр босоод хоолой үүнд санаа зовлтгүй. Би чамд Наботын усан үзмийн талбайг авч өгье гэжээ. Энд бид урвалсан аюул буюу triple threat гэж нэрлэж болох зүйлийг харж байна. Эдгээр нь нэг хүний дотор байнга тогтмол хамтдаа илэрч байх юм бол тухайн хүн Езебелийн сүнсний нөлөөнд байж болзошгүйг хүчтэй илтгэдэг 3 шинж чанар юм. Үүнийг тэмдэглэж аваарай. Нэгдүгээрт хяналт. Езебелийн сүнс нь бусдыг хянах хүсэлтэй байдгаар албастай. Хяналттай хамт бусдыг ашиглан удирдах, ноёрхох шинжүүд дагалддаг. Хаан Ахаба та санаа зовлтгүй, би үүнийг зохицуулчих. Тэр нөхцөл байдлыг өөрийн гартаа авч байна гэсэн. Хоёрдугаарт бардамнал. Чи хаан мөн үү, үгүй юу? Энд их зан бардамнал харагдаж байна. Бардамнал ингэж хэлдэг: яаж хэн нэгэн бидэнд үгүй гэж зөрхилдөг байна. Гуравдугаарт гомдол. Жезебел Набутад гомдсон. Сонстоо. Жезебел Ахаб ногооны цэцэрлэг хүсэж байгаад үндэ огт санаа тавиагүй. Тэр ногооны цэцэрлэгч санаа тавиагүй. Харин Набут хаанд үгүй гэж хэлсэнд гомдсон. Хэрв хэн нэгэнд хяналт тогтоох асуудал, бардам зангийн асуудал, амархан гомддог зам байдаг бол би хаяа нэг тохиолдлыг хийж байгаа юм шүү. Би эдгээр 300 тогтмол байнга үйлчилж байгаа тухай ярьж байна. Тэгвэл танд энэ гурвалсан аюул байна гэсэн. Тэр хүн Изабелийн сүнсний нөлөөнд байж болзошгүй. Гэхдээ та анхаараарай. Хэн нэгэнд эдгээр шинжүүдийн зөвхөн нэг нь байлаа гэд тэр хүн заавал Изабель гэсэн үг биш. Бид бүгд зарим үед бусдыг хянахыг оролдож, бардамнаж, гомдож болох шүү дээ. Гэтэ энэ гурван утаслаг олс шиг нийлсэн шинжүүд тогтмол үйлжилж байх юм бол тэр үед эзэн минь ээ, энэ Изабелийн сүнс мөн үү гэж залбирах хэрэгтэй. Юу гэж бидэнд үгүй гэж хэлж чаддаг хүчтэй удирдагч хэрэгтэй. Тийм удирдагч үгүй, чи энд ажиллахгүй, чи энд хяналт тогтоохгүй, гомдлоо аваад өөр газар очих гэж хэлнэ. Бурхан Йошуад 3 удаа хүчтэй бөгөөд зоригтой бай гэж хэлсэн. Яагаад? Учир нь удирдагч хүчтэй бөгөөд зоригтой байх хэрэгтэй. Аймхаа байх олон боломж гарч ирнэ. Ахаб яг үүнийг харуулсан. Тэр аймхай байдал үзүүлсэн. Езебелийн сүнсээр дамжин ирсэн айдас сүрдүүлэг нь Ахабыг ухрахад хүргэсэн. Хэрв та нарын дунд Езебелийн сүнс байгаа бол хүчтэй бөгөөд зоригтой бай. Учир нь Езебелийн сүнс нь түүнийг төвчж байдаг сул Ахабгүйгээр ажиллаж чадахгүй. Та гэр бүлийнхээ, үйлчлэлийнхээ, сүмийнхээ эсвэл бизнесийнхээ удирдагч нь мөн үү? Тэгвэл Езебелийн сүнсийг хизээч бүтээвч. Хэрв та үүнийг төвчих юм бол та өөрөө Ахаб болж морно гэсэн. За одоо бид Езебелийн өөр шинж чанарыг харцгаая. Езебел юу хийсэн бэ? Бичээс тэр Ахабын нэрээр загтал бичиж хааны тамгаар лацдаж Набот амьдардаг хотын ахлагчид болон бусад удирдагчдад илгээ bijээ. Энэ Езебелийн сүнсний бас нэг шинж чанар гарч ирж байна. Езебелийн сүнс ихэвчлэн халахвчны цаанаас ажилладаг. Езебел тэр загтлууд дээр өөрийнхөө нэрийг огт бичээгүй. Тэр өөрийнхөө нэрийг биш, Ахаб хааны нэрийг ашиглан гарын үсэг зурсан. Тэр бас хааны тамгыг ашигласан. Юу гэж Изабелийн сүнсний нөлөөнд ажиллаж байгаа хүн олон тохиолдолд өөрөө урд гарч ирдэггүй. Учир нь тэгвэл тэдний жинхэнэ дүр төрх хурдан илчлэгдчихэв. Үүний оронд тэд өөр хүмүүсээр дамжуулан нөлөөлдөг. Тэд иймэрхүү яриа өртнөлнө. Манай сүмд юу хэрэгтэйг мэдгүй. Бидэнд тийм үйлчлэл хэрэгтэй байна. Пастор үүнийг олж харахгүй байгаа бах. Гэхдээ бидэнд үнэхээр энэ хэрэгтэй. Тэд тэр хүнийг улам өдөөн хатгаж зоригжуулж өгдөг. Дараа нь нөлөөнд автсан тэр хүн пастрын өрөөнд орж "Пастра, би бодож байна л да. Бидэнд энэ үйлчлэлийг эхлүүлэх хэрэгтэй юм шиг байна" гэж хэлнэ. Харин Езебелийн сүнсний нөлөөнд байгаа хүн өөрөө очдоггүй. Езебелийн сүнс бусдаар бохор ажиллаа хийлүүдэг. Тэд халахвчны цаанаас ажиллаж, нөлөөлж, тэнцвэрийг алдагдуулж, сүүдрээс хяналт тогтоодог. Энэ дараагийн шинж чанарт хүргэдэг. Езебелийн сүнс бол худалч сүнс юм. Өөрийн хүссэн зүйлийг авахын тулд тэр ямар ч худал, юу ч худал хийхээс буцахгүй. Энэ сүнс хуурч мэхлэхэд огтхон ч асуудал байна. Үнэндээ худал бол түүний төрлөх хил юм гэсэн. Езебелийн сүнс танд худлаа хэлнэ, таны тухай худлыг ярина, бусдад нөхцөл байдлын талаар худал мэдээлэл өгнө.
Зорилгодоо хүрэхийн тулд хүмүүс болон нөхцөл байдлыг удирдах ямар ч аргыг ашиглана. 9-р ишлэлд Изабель загталтаа юу бичсэнийг харцгаая. Мацаг барьж, Наботыг ард түмний дунд хүндтэй судалт суулга. Байж байгаарай. Юу гэнэ? Мацаг барина. Наботод хүртэл байр суурь өгөх. Энэ чинь маш сүнслэг сонсогдож байгаа үстэй. Мацаг зарлах нь Библийн дагуу зөв зүйл мэт харагдаж байгаа үстэй. Тийм байгаа үстэй. Гэхдээ энд нэг зүйл байна. Жезебелийн сүнс өөрийн бузар төлөвлөгөөг ихэвчлэн сүнслэг мэт харагдах зүйлээр халахдаг. Тэд маш шашинлаг, маш сүнслэг мэт харагддаг. Жезебел Наботыг хүндэтгэхийг хүсээгүй. Тэр түүнийг устгахын тулд өрх тавьсан. Ийм л учраас та бүр өдөр бүр залбирч, эзэн минь ээ, надад элбэг дэлбэн, мэрэгэн, ухаан болон ер бусын ялган таних чадварыг өгөөч гэж гуйх хэрэгтэй. Учир нь ялган таних чадвартай хүн Ахабын нэртэй тамхтай байсан ч гэсэндээ яагаад ч юм энэ нэг л зөв санагдахгүй байх гэдэг юм байна. Манай ээж ингэж хэлдэг байсан л да. Ямар нэг юм ялзарсан үнэртэж байна. Эсвэл дан нэг юм муудаад байх шиг байна. Англи хэлний зүгээргэл something smells rotten in Denmark гэж. 10-р ишлэлд Изабелийн захидал цааш нь хоёр муу хүнийг түүний эсрэг суулгаж тэр бурхан болон хааныг хараасан гэж гэрчлүүл. Дараа нь түүнийг авч гарч чулуугаар шидэж ав гэжээ. Энд маш олон зүйлийг тайлбарлах хэрэгтэй байна. Жезебелийн сүнс худал буруутгал болон нэр төрийг удаах аргыг ашигладаг. Жезебел Наботод өрхийг тавьсан. Тэр хоёр худалч хүнийг ашиглан Наботыг бурхныг хараасан, хааныг хараасан гэж буруутгуулсан. Бурхныг харах нь доромжлол болно. Хааныг харах нь урвалт болно. Аль нь үхлийн ялтай хэрэг байна. Жезебелийн сүнс таныг өрхтөж, таны тухай худал ярьж, таны эсрэг худал буруутгал гаргаж, таныг устгахыг оролдоно. Энэ сүнс бусдад нөлөөлж, таны нэр хүндийг хутааж, худал зүйлээр таны эсрэг босгох болно. Бидэнд нэг байсан бий. Илчлэлт номонд тэрээр Бурхны хүмүүсийг өдөр шөнөгүй Бурхны сэнтийн өмнө буруутгадаг ах дүүсийн буруутгагч гэж дүрсэлсэн байдаг. Үннийг хэлэхэд хэрв та удирдагч бол дараах зөвлөстэй эвлэрэх хэрэгтэй. Таныг худал буруутгах, таны тухай худал ярина, таны нэр төрийг утаахыг орлоно. Энэ бол Бурхны хүмүүсийн эсрэг явагддаг сүнслэг дайны нэг хэсэг юм. 13-р ишлэлд Наботыг хотын гадна чирж гаргаад чулуугаар шидэж алжээ гэж бичигдсэн байдаг. Жезебелийн сүнс бол алуурчин сүнс юм. Энэ сүнсний эцсийн зорилго нь үхэл ба сүрэл. Түүний гарт орсон бүхнийг устгахыг хүсдэг. Тухайлбал таны нэр хүндийг, гэр бүлийг тань, гэрлэлтийг тань, үйлчлэлийг тань, Бурханаас өгсөн хувь тавиланг тань хулгайлна. Энэ сүнс ямар ч мэс чанаргүй. Тэр эргэлзэлгүйгээр таныг унтрааж устгах болно. Та бүхэн санаж байна уу? Энэ бүх алуурчин төлөвлөгөө ердөөнийг ногооны цэцэрлэгээс болтсон гэж хэлсэн. Гэхдээ үнэндээ энэ нь ногооны цэцэрлэгийн тухай байгаагүй. Жезебелийн сүнсний хувьд асуудлын өнгөн тал хизээч жинхэнэ асуудал байдаггүй. Энэ нь гомдлын тухай, бардамлын тухай, хяналтын тухай байдаг. 14-р ишлэлд хотын удирдагчид Жезебел рүү мэдээ илгээж Набот чулуугаар шидүүлэн өглөө гэж хэлв. Тэд хэнд тайлагнаж байна вэ? Тэд Жезебелд тайлагнаж байна. Тэд Жезебелийн өгсөн даалгаврыг биелүүлж түүний өмнөөс тэр бохир ажлыг хийжээ. Одоо би та бүхэнд миний сүмд эмх замраагүй байдал үүсгэж байсан тэр хүний талаар Бурхан надад өгсөн зүйлийг ярьж байна. Тэр зүйлд би манай сүмийн бүх хүмүүсээр дүүрсэн нэгэн байшинд орж ирсэн. Надтай хамгийн түрүүнд таарлцсан хүн сайн байна уу, пастор Джейми? Тэр хүн энд байсан. Тэр таныг устгахыг хүсэж байна гэж хэлсэн. Гэжээ. Би инээгээд өнгөрөөсөн л. Өө, эн чинь утгагүй зүйл байна. Дараа нь дараагийн хүн яг ижилзүүл хэлсэн. Пастор Джейми, тэр хүн таныг устгахыг хүсэж байна гэж хэлсэн. Би дахиад үгүй дээ, энэ бол утгагүй зүйл. Тэр хүн намайг устгахыг хүсэхгүй гэж хариулсан. Тэгээд би галтхоор орсон. Тэр хүнтэй зогсож байлаа. Би түүнд хагас тоглоом болон ямар сони юм бэ? Өнөө орой уулзсан хүн бүр чи өмнө нь энд байсан. Бас намайг устгахыг хүсэж байна гэж хэлээд байна гэж хэлсэн. Тэгтэл яг миний нүдэн дээр тэр хүний төрх өөрчлөгдсөн. Түүний тайван царай гин чөтгөрийн төрхтэй болж хувирсан. Нүүр царай нь өөрчлөгдөд хөнгсөн савар шиг ургаж эхэлсэн.
Тэр мөчид би тэр хүнийг харахаа болсон. Би Жезебелийг ширтэж байлаа. Энэ зүудний хамгийн чухал хэсэг нь юу байсан бэ? Тэр хүн өөрөө намайг устгахыг үнэндээ хүсээгүй. Тийм ээ. Тэр хүн надад дургу байсан. Надад холбоотой ноцтой асуудлуудад түүнд байсан. Гэхдээ тэр хүн өөрөө намайг устгахыг хүсээгүй. Харин түүнд нөлөөлж байсан Жезебелийн сүнс намайг устгахаар хүсэж байлаа. Тийм учраас бид толгоогоо элсэнд булчгаад эдгээр дайралтууд бодит биш гэж дүрсгэж болохгүй. Жезебелийн сүнс бол Сатан өөрөө илгээс нь даалгавартай сүнс гэж хэлж байна. Түүний зорилго нь алах, хулгайлах, сүйтгэх. Тэр таны хувь тавиланг харааг, сүмийн харааг, гэр бүлийг, ив нэгдлийг, бизнесийг, гэрлэлтийг өөрийн давталж чадах бүхнийг сөөрүүлэхийг хүсдэг. Та сонстоо. Жезебелийн сүнс хэнийг ч давталж болно. Гэхдээ тэр ялангуяа Бурхны хүмүүс болон Бурхны удирдагчдыг давтлах дуртай. Ялангуяа Бурхны төлөө яар, Бурхныг ярьдаг, эсвэл Бурхныг ярихаар дуудагдсан хүмүүс рүү дайрна. Дашрамд хэлэхэд энэ бол Елиягийн түүхэнд гардаг үнэн сүнс юм. Елия иш үзүүлэгч 850 Баалын иш үзүүлэгчдийн эсрэг зоригтойгоор зогсож чадсан хүн байсан. Гэтэл тэр аж зогтож нуугдсан. Тэр хинээс зогтож байсан бэ? Жезебелээс. Гэхдээ та яах хэрэггүй. Хэрвээ та энэ сүнсний шинж чанаруудыг таньж чадах юм бол та Есүс Христ итгэгч хүний хувьд өөртөө нь өгөгдсөн эрх мэдлээ үүний эсрэг зогсож чадна. Энэ талаарх видео ч мөн энэ цуглааны хэсэг юм.